За та бүхэнд өнөөдөр мэндийг хүргье. За өнөөдөр би нэг одоо өчигдөр нэг хоногийн өмнө миний төрсөн өдөр боллоо. Тэгээд яг хүмүүс баяр хүргээд мэндчилгээ дэвшүүлж байна. Тэгээд энэ төрсөн өдөр юу энэ цаг тоолтой холбоотой одоо нэг өөрийн бодож санаж явдаг зүйлээ хуваалцъя гэж бодсон юм аа. За энэ цаг хугацаа гэдэг энэ ойлголт хэзээ бий болчихоо гэж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн үүссэн цаг хугацаа чинь 4.5 тэрбум гэдэг шинжлэх ухаанаар эрдэмтэд тогтооцсон байгаа. За тэрэн дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн бидний амьдарч байгаа цаг хугацаа бол нэг 300 мянган жилийн хугацаа л байгаа шүү дээ. Гэтэл нийт дэлхий оршиж байгаа хугацаа чинь 4.5 тэрбум жил. Гэт ингээд дэлхийг нэг нас гэж яг хөө дэлхийн нэг одоо энэ манай бидний хүн төрөлхтний гол амьдарч байгаа энэ гариг ертөнц болох дэлхийг яг одоо яг ингээд анханаас нь дэлхий чинь анх үүссэн бүрэлдсэн байгаа шүү дээ. Бурхан багшийн сургаал дээр анх одоо ингээд гардаг шүү дээ. Хорвоо ертөнц хэрхэн үүссэн бэ гэд. За тэгээд нэгэн цагт бол одоо энэ дэлхий чинь эхэлсэн цаг байх хэрэгтэй байгаа шүү дээ. Тухайлбал одоо энэ нар гэдэг энэ гариг энэ хүн төрлөختний одоо энэ дэлхий гаргийг одоо энэ нарны аймгийн 9 гаргийг цөмдөн ингээд нар гэд халуун гараг байгаа. Тэр нарныхаа элчээр одоо бид нар амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр анх нар хэр үүссэн бэ гэл тэрнээс хойш чинь тэгэл нар үүсэл дэлхий үүсэл ингээд бүх гариг ертөнцүүд үүсэж байжээ гэж. За тэгээд энэ ингээд шинжлэх ухааны эрдэмтэд тэр үүссэн гариг хугацааг тодорхойлоод үзэхээр тэгээ нийт одоо 4.5 тэрбум гэдэг тоо гарч ирээд байгаа юм. Тэгээ тэрийг одоо яг жишээд бид нар чи 4.5 тэрбум гэдэг чинь болоос хязгааргүй их асар их хугацаа байгаа аахгүй юу. Тэгэхээр тэр чинь одоо яг нэг цагийн 4.5 тэрбумыг нийт наслсан хугацааг нь одоо өнөөдрийн хүртэл хөгжиж ирсэн гариг гэрхэсийн одоо орны цаг хугацааг яг өнөөдрийн хүртэл явж ирсэн хугацааг нэг цаг гэж цоодч үзвэл тэр хугацаанд дэлхий дээр амьдарсан хүмүүс бидний амьдарсан хугацаа бол одоо сүүлийн одоо бүхэл одоо 24 цагийн сүүлийн 1 минутын 1 секунд одоо 1 минут чинь секундээс үрдэж байгаа. Секунд сүүлийн 1 минутын секунд ч хүрэхгүй хугацаанд одоо энэ дэлхий дээр бид нар амьдарч байгаа болж хараад байгаа юм. Тэгэхээр ихэнх цаг хугацаанд энэ дэлхий дээр одоо хүн төрлөختөн байхгүй байсан ч гэсэн энэ дэлхий ингээд иргэдгээр ирээд амьтад амьдрдгаараа амьдаад ингээд бидэнтэй бидэнгүй энэ дэлхий оршиж байжээ. Тэгэхээр тэр ихэнх цаг хугацаанд бид дэлхий дээр байхгүй байсан байна. Одоо сүүлийн 300 мянган жилийн хугацаанд л одоо дэлхийн хүмүүс тэрэн дээр амьдарч ирсэн түүх яригддаг байхгүй юу? За тэр яригдж байгаа цаг хугацаан дээр очиод бидний түүх яригдана л да. За тэгээ бурхан багш энэтэй яаж холбогдоод гэхээр ингээд судар номдэр ингээд байдаг юм л да. Ер нь одоо ертөнцийн үүсэл гарлын тухай ярих цаглашгүй их хугацаа гэдэг ингээд энийг ч ингээд тоолох ихээр тоолох боломжгүй цаг хугацаанаас эхэлсэн байдаг. За тэгээ ялангуяа бурхан багш бол ингээд энэ тухай сургахдаа үүссэн бүхэн төгсгөлтэй гэдэг байгаа юм. Тэгэхээр нэгэн тал үүссэн бий болсон бол тэр нь дуусах хугацаатай. Тэгэхээр одоо манай нарыг шинжлэх ухааны эрдэмтэд нарыг судалж үзээд тооцоо үзэхээр нар бол яг амьдрах одоо нийт ингээд чинь нард гэрэлтэж байгаа нэг асар их эрчимийн хүч гаргадаг тийм цөмийн гариг байгаа шүү дээ. Тэр гаригаас чи одоо нийт наслынхаа 50%-ийг наслцсан ахаад бас төдий хугацаанд ажиллаа цаашаа гэрэлтэх юм байна гэдэг ингээд тооцолцсон байгаа. За тэгээд бурхан багш одоо энэ цаг хугацаатай ягаад ингээд холбогдоод байгаа гэхээр ингээд би одоо хүмүүс бид нар ингээд төрлөө гэхэд тодорхой цаг хугацааны хувьд л одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа. За яг хөө гэгэрсэн мэрэгд бол юу гэж үздэг вэ гэхээр одоо ингээд та нэгэн тал ихээс төрсөн бол тэр цаг хугацаанаас хойш таны минут секунд хугацаанд ингээд тоологдож эхэлдэг гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо би бол одоо жишээ нь ингээд хүмүүс ингээд одоо ялгаагүй л дээ хүн бүхэн ингээд төрсөдөр болохоор баяр хүргэж байгаа. За жишээлбэл би ч одоо ингээд 74 он төрлөөгээд тухайн үед 2 сарын 25 төрлөөгээд надад дараа ингээд 75 он юмгээл жил бүхний 2 сарын 25-нд ингээд төрсөдөр нь болгоод бид нар чинь тэмдэглээд байдсан шүү дээ. За тэгэхээр тэр тэмдэглээд байгаа цаг хугацаа чинь бол одоо жишээ нь философийн талаас үзэх юм бол энэ чинь цаг хугацаа ерөөсөө тийм урсгал ус шиг юм гэж үздэг байхгүй юу. Жишээ нь одоо ингээд өнөөдөр 2026 оны 2 сарын 26 гэхэд одоо
тэр цаг хугацааг хүн төрлөختөнд тоосон одоо ингээд эн чинь нөхөө өдөр гэдэг чинь 24 цагтаа ингээд хуваагдана. Ингээд бид нар чинь хүмүүс чинь хүн төрлөختөн үйл ажиллагаагаа явуулахын тулд ингээд цаг тоолол явуулаад байгаа боловч тухайн ээжээс мэдлжсэн цаг хугацаа бол хэзээ ч биднэрт эргэж ирэхгүй гэж үздэг. Ягаад гэвэл цаг хугацаа чинь ингээд урсаал өнгөрдөг тэм зүйл байт юм байна л да. Тэрнээс ингээд байнга давтагддаг биш. Тухайлбал одоо тэр намайг даах төрж явахд байх үеийн нар өнөөдрийн мандаж байгаа нар энэ чинь яг адилхан юм шиг боловч энэ процесс чинь бол одоо ахиж хизээш давтагддгүй гэж үзээд байдаг байхгүй юу. Одоо тухайлбал бид нар ингээд өдөр тутмын ингээд цаг хугацаа давтагдаад байгаа юм шиг ингээд цаад ингээд нарийн учрын үзэхээр ингээд давтагдаад байгаа юм шиг боловч энэ ерөөсө давтагддаггүй. Хизээ одоо жишээлбэл өнөөдөр ингээд би яриа сууж байна. Өнөөдөр ингээд энэ минутанд яриа сууж байна. Маргааш гэхэд энэ цаг хугацаа надад хэзээч ирэхгүй. Ингээд энэ цаг хугацаанаас хойш хугацаа ингээд миллиметр одоо секунд ингээд 1-2 секунд ингээд хүн ерчин ихээс төрөөлөл одоо секунд тутамдаа ингээд нөгөө ертөнц рүүгээ явах юудаа одоо хугацаа руугаа ингээд баг багаар явж идэм байх л да. Ягаад гэвэл энэ чинь эргэж ирдгүү. Тэгэхээр цагчийн ерөөсөө эргэж ирнэ гэсэн ойлголт байхгүй учраас ингээд энэ цагийн чинь бид нар ч одоо ойлгохдоо өнгөрсөн одоо ингээд ирээдүйг гэсэн 3 бүлэгт хаваачаад байгаа байхгүй юу. За тэгэхээр өнгөрсөн хугацаад л хязгаарч эргэж ирэхгүй. Тэр бол яг хуу бид нар яг хуу тэр одоо дурсаж ил ярина үхээс бидний төрсөн өдөр одоо хязгаарч давтагдах боломжгүй байхгүй юу. Өнөөдрийн одоо би ярьж байгаа маргааш гэхэд миний эдээс өөрчлөгдсөн байгаа. Одоо ингээд бидний биед чинь маш олон процесс явж байгаа байхгүй юу. Одоо яг хуу шинжлэх ухааны эрдэмтэд ингээд судалгаар өнгөд хүний эдээс чинь одоо бид нар л сайн одоо ажиллаж мэдгүй болохоос эсүүд чинь ингээд өдөрт хэдэн эсүүд төрөөл ингээд байн хүний эсүүд ингээд төрөө шинжлэгдэж яадаг. Ингээд энэ үйл явцаас ингээд тасралтгүй ингээд эргэлдэж яадаг. Тэгэхээр одоо бид нар ингээд баярлаа тэмдэглээд ингээд одоо жишээлбэл намын ой ч юм уу, улсны ой ч юм уу ингээд тэмдэглээд байгаа нь болохоор ерөөсөө хүн төрлөختөн цаг хугацааг анх хизээ тоолсноос л одоо үүссэн тэлтэй болчихж байгаа байхгүй. Ингээд эрдэнэт судлаад бол одоо дэлхийг нийтдээ бол одоо 5 удаас галуу юусан гэж үздэг юм л да. Одоо бид нар бол тэрний 5 дахь галуу дээр амьдарч байгаа гэж үздэг. Одоо энэ амьдарч байгаа цаг хугацааг. Тэгэхээр ингээд хүн төрлөخت ингээд тоолох гээд үзээд ахаар ингээд цаг хугацаа чинь хязгааргүй учраас тоолох боломжгүй. Ерөөсөө юу мөнх вэ гэвэл цаг хугацаа л бусд нь бол мөнх биш болчиход байгаа байхгүй юу. Тэгээ яг хүн төрлөختөн соёл иргэншил үүсээд ингээд тоо математик ингээд тухайн ингээд бүх юм нь үүсээд тэрнээс хойш хүмүүс ингээд цаг хугацаа гэдэг мэддэг болсноос хойш ингээд тооллоод одоо ингээд түүх судраа бишүүлдээдэг болсноос хойш л одоо бид нар ярьж байгаа байхгүй юу. Тэрнээс энэ чинь яг бүх цаг хугацааны үйл явдлыг ингээд тэмдэглэж үлдээнэ гэдэг бол масар их датагаар энэ чинь ингээд цаг хугацаа өөрөө хязгааргүй учраас энэ хязгааргүй юмыг хязгаарлагдмал байдлаар ингээд тодорхойлохоор боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр цаг хугацаа гэдэг чинь ийм хязгааргүй зүйл байт юм бол одоо ингээд бидний энэ дэлхий дээр амьдарч байсан эсгээс хамаарч дэлхийн ертөнц нь урд өмнө оршиж байсан юм байна. Ирээдүй одоо ингээд оршиж байна. Ирээдүйд ч бас орших юм байна гэж. Тэгэхээр энэ бол хүн төрлөختөн байсан байгааг бас үл шалтгаалж ийм оршдог ийм зүйл байт юм байна. Тэгээд одоо тухайлбал одоо энэ цаг тооллыг хүмүүс тоолж эхэлснээс болоод манай эрен ба манай эрен өмнөх гэх хугаа яриад байгаа шүү дээ. За манай эрен гэхээр юу гэхээр одоо бид нар одоо үндсэн гол одоо энэ шашинтай холбоотой тоол үүсдэг. Манай эрен гэж байгаа нь болохоор одоо Есүс Христ буюу одоо энэ Христийн мэндэлснээс бол анхлан одоо тоолоод өнөөдөр 2026 он болоод тэрнээс хойш 2000 жил болжээ. Ингээд өнөөдөр энэ тоолоор бид нар явж байгаа хүн төрлөختөн. Гэтэл одоо Ведэд энийг юу гэж тоолдог вэ? Вед ч одоо 5000 жил өмнө бүх судар ном бичигдсэн байдаг. Тэг Ведийн их сонирхолтой тал нь тэр Ведийн судар дээр одоо бүх гариг хэрэгсэн. Бид нар одоо ингээд одоо орчин үеийн шинжлэх ухааны ололтоор одоо уг нь одоо нар биднийг тарьдаг гэж үздэг байлаа шүү дээ. Шинжлэх ухаан сайн өндөр хөгжөөг байхад. Гэтэл шинжлэх ухаан өндөр хөгжснөөр бид нар биднийг тарьдаг юм аа бид нараа тарьд юм аа гэдгийг саяхан ойлголоо шүү дээ. Итгэн жилийн юм. Яг тэр шиг одоо ингээд тоолол гэдэг юм чи бид нар ингээд тоолж гиснээс хойш одоо энэ чи бид нар 2025 жил одоо болж байна. Гэтэл одоо Вед бол энэс өмнө бүх Ведийн судар дээр бүх нарнуудын одоо манай нарны аймгийн байрлалыг ингээд тооцсон шулуун дээр сэлцэн сэлбэр байдаг байхгүй. Тэгэхээр Вед бол манай энэ юу 2000-аас илүү 5000 жилийн өмнө бичсэн юм судрууд байдаг. Тэгэхээр энэ бол хамаагүй эртний нэг дахин
хугацааны өмнө бичсэн юм зүйлээд юм аа. За тэгээд яг хөө ингээд цаг хугацаад ингээд яг нарийн үзэхээр эн чинь одоо энэ цаг хугацааг тоолоод эртний энэ грекийн гүн ухаантнууд Сократ, Платон, Аристотель гэдэг ингээд бүгдээ судлаад үзсэн чинь Гераклит ингэж хэлсэн байгаа. За яг хөө тухайн грекийн философийн гүн ухаантай учраас тэр судлаад байсан чинь ерөөсөө голын усанд орж ирсэн аа. Мань хүн бодсон байгаа л да. Энэ ер нь хүн ерөн голын усанд хоёр орж болдгоо юм байна. Ягаад гэвэл голын ус чинь ингээд урсаад өнгөрчтэй юм байна л да. Тэгэхээр тухайн урс нь ингээд усаад өнгөрчих учраас да ингээд нөгөө урсгал ус чинь ингээд давтагдахгүй учраас тэр одоо тэр чи одоо байнд орохгүй байгаа шүү дээ. Голын усан дотор өөрөө ороо зогссон учраас ус чинь усаад өнгөрнө. Тэр ус чи яаж бий болж байгаа нөхөр одоо далаа чи халуун агаар уур амьсгал үсээд үүлээр дамжиж бидэн дээр бороо олж авч байгаа шүү дээ. Тэр бороо нь одоо өндөр уулан дээр буугаад өндөр уулынхаа ингээд ховл жалгаар урсаад ингээд гол болж ирж байгаа. Тэгэхээр тухайн гол нь ингээд урсаад өнгөрт нэгэн удаа ингээд урсаад өнгөрцөн бол тэр дараагийн ирж байгаа ус нь бол одоо тэр ус нь биш дараагийн ингээд үргэлжлэх тав усныхаа үргэлжил буюу одоо ингээд нэг усын голын усанд хоёр орох боломжгүй юм байна гэдэг ийм анхны гүн ухааны ойлголтыг бий болж идэл тэгтэл тэдний шавь нь бол дараа нь хэлсэн шүү дээ. Багш энэ чинь нэг голын усанд хоёр байтугай ерөөсөө нэг ч орж болохгүй юм шүү гэж. Үнэхээр тэр бол ингээд урсаад өнгөрч байгаа болохоор тэр ус нь ингээд биш болж. Яагаад гэвэл тэр чинь нөгөө тэр усан доторх ингээд нарийн ингээд шинжлэх ухааны үүднээс ингээд судлаад үзэх юм тэр усны найрлага тэр усанд агуулгаж байгаа магнезис одоо юу гэж байдгийг тэр бүх тэр эрдэс бодисны хэмжээ чинь яг бүгд нэг ижил байхгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр гол чинь ингээд урсаж хөнгөтэй тэр хөрснийхөө дээж одоо тэр ургамал ингээд мод зод ингээд бүх юмыг шингээж урсаж байгаа шүү дээ. Тэрэнд ингээд яг тэрнтэй адилхан ингээд тэгээ дараагийн борооны ус ирлээхэд бас л яг тэр өмнөх гол шиг хийж байдгүй. Энэ ингээд цаг хугацаа ингээд ийм тасралтгүйгээр хэрэгжиж идэг юм байна гэж. Тэгэхээр одоо ингээд энээсээ үүдээд бурхан будаа чинь Эхээс мэдлээд ингээд одоо энэ чи хаан байгаа шүү дээ ингээд эдхийг оронд. Тэгтлээ тухайд бол яг түүний эцэг нь яг тухайн Буддагийн төрсөн орчинд бол одоо шинжлэх ухааны мэдлэг тэр одоо орчин үе шиг сургууль гэж байсангүй, математик, англи хэл одоо янз бүрийн эрдэм мэдлэг зааж байсангүй. Тэгэхээр Буддаа ч нь бол одоо яг тухайд яг Будда гэдэг нь болохоор гэгэрсэн мастер гэж байгаа. Гэтэл Будда болохоос өмнө тэр чинь бол Сиддхарт гэдэг нэртэй хүн байсан байгаа шүү дээ. Тэгээд тэр хойд одоо хаан суудлаг өвлөхөстэй одоо нөгөө Сиддхартын аав чинь өөрөө улсын хаан байсан. Тэгээд одоо өөрийг нь өв залгамжлах хаан одоо хаан хүү төрөхгүй маш их удаж ягаад нэг хүү төрсөн нь бол одоо Сиддхарт байдаг. Тэгээд одоо нөгөө нэг зөнч болохоор тэр Сиддхартыг л одоо энэ дэлхийг одоо оюун ухаанаар байлтнаа болох хүн байна гэж хэлээд энэ одоо ертөнцийн хаан байна гэж хэлсэн байдаг. Гэтэл одоо хаан эцэг нь болохоор одоо тэрийг сонсоод тэр Сиддхартыг бүх мэдээлэлээс таслаад зөвхөн ордонд ийм одоо шоронгийн амьдрал шиг ийм амьдралд оруулсан байгаа. Тэгээд мань хүнээс ч ингээд ертөнцийн бодит байдлаас тасарчиж байгаа байхгүй юу? Ерөөс цаг хугацаа ингээл одоо би хестерөөс ингээл байж явах юм байна. Үргэлжил одоо хаан байх юм байна. Ингээл үргэлжил одоо ороо болгон ингээл хааны бүжигчийн одоо шивгчний бүжгэнд бүжиглээл одоо дуртайгаа идэж уугаал ингээ байх юм байна гэж бодож одоо ингээд Сиддхарт ихээс тэр тодорхой хугацаанд ийм хиймэл вакуум орчин өсөж байгаа байхгүй юу. Тэгээд гівгэнтх одоо тийм Сиддхарт тийм боломж гарч ирсэн. Яг тэгвэл тэрний дотоод дуу хоолойч нөлөөлсөн байх. Тэгээд гинт ингээд Сиддхарт ордноос гарч яваад ингээд настай хөгшин хүнтэй таардаг. Тэгээд гинт одоо үнэхээр шоконд ордог байхгүй. Яадсан гэсэн чинь тэр хүмүүсээс асуусан чинь энэ хүн юу хүн бэ гэсэн чинь энэ хүн ингээд настай өндөр настай хүн байна. Ингээд удахгүй ингээд нас орох юм аа гэж. Тэнгүүт Сиддхарт гинт толгойд нь үнэхээр маш том одоо гэрэл аянгаар цохиулж байгаа юм шиг бас юу чи хүн ингээд төрөөд төрснийхээс үхтий юм биш үү гэдэг бодол оржсэн. Тэгээд ер нь тэгээд гайхаа асуусан гоо энэ яагаад өгч байгаа гэсэн чинь ингээд энэ орчлон дээр төрсөн хүн бүхэн эцэс үхдэг тавилантай штэ гэж эргэн тойрны хүмүүс нь л одоо бусд хүмүүс бол энгийн хүмүүс мэджээдэг гэтэл Сиддхарт тэрийг мэддэг байсан. Тэнгүүт Сиддхарт ямар бодол төрсөн гэхэргүй энэ ч одоо би ингээ хаан гээд улсыг захирна гээд ингээд яваад байдаг би ч гэсэн эцэст үхэх юм штэ. Тэгээ энэ одоо тэгвэл нэгэд үхэх юм бол би энд одоо юугаа хийж одоо үхээд би хайж байгаа гэдэг маш их том айдас төрсэн байдаг.
Энэ чинь тэгээд ийм баталгаагүй юм дээр би ингээл одоо хаан гэж суугаад ах шаардлага ер нь ямар утга учиртай ингээд энээс эхлээд одоо Сиддхартын бүх аялал эхэлт юм л да. Тэгээд маань хүн ч одоо ингээд хаан байж тал нэг өдөр ингээд өвчүүл одоо эн чинь ямар ч баталгаагүй юм шүү дээ. Энэ ер нь энэ тэгтэл одоо тухайн үед одоо хүнд ч боломж тэр бүхэн олдоод байдгүй нөгөө хүн бүхний шундаг хаан суудлаа эд хөрөнгө албан тушаал тэр бүх юм одоо Сиддхартад байсан байгаа байхгүй. Тэнгүүд тухайн Сиддхарт маань бол маш их сэргээг ухаантай юм хүн байж л да. Тэгээд ер нь одоо эн чинь төгсөх юм байна, үхэх юм байна. Үхний дараа юу болох вэ гэдэг ийм асуулт төрөөд тэгээд одоо энийг олж мэдэх шаардлага гарсан. Тухайн үед яг хоо Сиддхарт чи өөрөө хаан байсан учраас эзэн хаанд чинь хүн бүхэн үннийг хэлэхгүй шүү дээ. Хаан өөрөө яг эзэн хаан чи өөрөө зарлиг тушаал болгочдөг ийм эрх мэдлэхийн өндөр тушаалын хүн учраас одоо жишээл манай багш энэ талаар хэлдэг юм л да. Хаан буюу эзэн хаан ийм өндөр албан тушаалтай хүнд одоо үннийг мэдэх боломж маш бага байдаг гэдэг. Яг тэгвэл нөгөө албан тушаалаас найгаад хүмүүс баг үннийг хэлдэг. Тэгээ энэ ертөнцийн бодит байдлыг мэдээгүй учраас энэ ертөнцийн бодит байдлыг мэдхийн тулд энэ Сиддхарт буюу одоо буддаа болсон сүлд буддаа болсон энэ Сиддхарт чинь аяллаа эхэлж байгаа байхгүй. Энэ ямар учиртай ер нь би энэ ертөнцийн ийм тодорхой ийм хязгаарлагдвал өгөгдлтэй ийм богино хугацаанд төрдөм байна, хөтөм байна. Тэгвэл би энэ өгөхөөс өмнө би ер нь юу байсан? Өгсөний дараа би ер нь хайчих. Энд чи одоо яагаад өгөхөд идэв? Ямар учиртай ингээд энийг мэдхийн маш их хүсэл байсан. Гэтэл одоо хаан эцэг нь түүнийг одоо тэгж явуулахыг хүсээгүй. Яагаад гэвэл түүнд хааны залгамжлах тийм хүн хэрэгтэй байсан. Тэгээд энэ өөрийнхөө хүсэл нь маш их дотор нь буцалж исэн боловч энийг хаан эцгээ зөвшөөрөөгүй. Тийм учраас Сиддхарт бол ялч өшгөн орохоос өөр аргагүй болсон байт юм байлээ. Тэгээд яагаад гэвэл нэг нь тэрийг хаан эцгийн зөвшөөрөхгүй, хоёрдугаар тэр чинь улсын хаан болох ёстой байсан, хатантай байсан, өөрийн хүүхэдтэй байсан. Тэгээ энэ өөрийнх нь дотоод шатлалт одоо юм хүсэл эрмэлзэл нь одоо тэрийг одоо түүнийг амар тайван байлгах учраас түүнийг мэдхийн тулд ийм цаг хугацаа одоо энэ үннийг мэдэх хэрэглэл ингээд гарчиж байгаа юм л да. Энд чинь бол бас яагаад ингэж яригадаад нэг бол цаг хугацаатай л одоо ямар нэгэн тэгээ ер нь бурхан багшийн тэр судар номд гарахтаа яг энэ цаг хугацааны талаар юу гэж ярьдаг хөр эхэлсэн бүхэн төгсгөлтэй. Яагаад гэвэл эхэлж байгаа учраас дуусах хугацаатай. Гэтэл энэ хугацаанд ингээд нөгөө Сиддхарт чинь үннийг мэдэх гээл энэ ямар ч та ингээд бүх судалгаа хийгээ яваад байгаа хгүй өөрөөхөө. Тэгээ явж ингээд бүх юм ингээд орчлон ертөнцид ч одоо анх үүссэн юм байна. Анх үүссэн учраас тодорхой нэг хугацаанд үргээрээс тэр хугацаанд үүсэхээрээ ингээд дуусах юм байна. Энэ тухайлбал одоо энэ хүн төрлөختн чинь дэлхий дээр үүссэн нэг өдөр байхад дуусах нэг өдөр байж. Тэгэхээр жишээл одоо хүн төрлөختний чинь нийт хугацааг үзэх юм бол одоо анх үүснээс хойш одоо эн чинь 5 удаа галуу юусэн гэж байгаа. Энэ дэлхий дээр байгаа амьдарч байгаа хүмүүс ингээл ээжлээл ингээл одоо бид нар чинь дараа дараагийнх үеэ ингээд шижүүлээ явж байгаа боловч эцээст бол одоо энэ нар нэг өдөр унтрах штэ. Тэгээд тэр нар өдөр нэг унтрахоор нар байхгүй бол амьдрал байхгүй. Тэгэхээр амьдрал дуусна. Бид нар одоо дараагийн гарыг шилжиж амьдрах уу юу мэдэхгүй. Тэгээд одоо ингээд хүн төрлөختөн бол одоо цаашдаа яахыг одоо үнэхээр мэдэхгүй. Тэгээд ингээд өнгөрсөн хугацаагаа хараад одоо цагаад өгнээд ирээдүй ямар болох вэ гэд ингээд цаг хугацааны ирчлээс харах юм бол хүн төрлөختөн бол энэ дэлхий дээр бол мөнх байж чадахгүй юм байлээ. Нар гэдэг бол нэг өдөр унтарна. Тэгэхээр энэ байгалийн эрдэс баялагч гэх тодорхой хэмжээнд шавхдаг хуваах. Тэгэл ингээд одоо өнгөрсөн бүх хугацааны хүмүүс энэ дэлхий дээр мэдлсэн. Манай багш энэ талаар юу гэж хэлдэг вөхөр одоо бидрээс өмнөх бүх хүн төрлөختний бүхий цаг үеийн энэ хүмүүс энэ дэлхий дээр төрснөг үл төрсөн, амьдарч байсан. Тэдэрт одоо хайр дурлал, янз бүрийн асуудал бэрхшээл, ингээл өдөр тутмын юм зөндөө юмнууд байсан үл байсан, тэр бүхнийг амссан. Тэгээ өнөөдөр тэд нар хайцсан бэ гэхээр одоо энэ дэлхий гэдэг энэ гаргийг хөрсөн шингэсэн байгаа шүү дээ. За тэгээд одоо энэ дэлхий дээр хэдэн тэрбум амьдарч байна уу гэхээр одоо 8.5 тэрбум, бараг 9 тэрбум руу төгсөж байна. За ийм тооны хүмүүс энэ дэлхий дээр амьдарч байна. За бид нар өнөөдөр энд байж штэ. За бид нар хайчихгүй гэхээр бас л ирээдүйд биднийг өнгөрсөн хувь тавилан хүлээж байгаа штэ.
бид нар одоо хичнээн насаа уртсгаад яаж хичээгээд бид нар 100 200 наслах боломжтой даханд алга байна. Тэгээд тодорхой хугацаанд дараа л энэ хүмүүн хөр ширээнд нойрсох болно. За бидний дараагийн үеийн хүмүүс бас яг хөө бас л бидний хувь тавиланг давтсан шүү дээ. Яг хөө ирээдүйд хүмүүст бий болоод энэ дэлхий дээр төрхөл болно. Гэхдээ тэр хүмүүсийн одоо шаарл одоо тэр бүх юм энэ дээр үлдэх болно. Тэгэхээр ингээ нөгөө нүцгэн ирээд нүцгэн буцдаг энэ хорвоогийн жамш одоо хинч тойрч чаддгүй юм байна л да. Ингээд тэгэхээр чинь өнгөрсөн үед одоо ирээдүйд бүх хүмүүс энд үлдэнэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ертөнцөөс ерөөсөө авч явах боломж байхгүй. Энэ ертөнцийн дээр ч бүх юм борнол бүх юм өрнө дуусчихдээ юм байна. Тэгэхээр энэ цаг хугацаа гэдэг чинь юм ерөөсөө энэ 3 том бүлэгт хуваагдсан юм байна. Өнгөрсөн цаг байна, ордоо цаг байна, ирээдүйн цаг байна. Тэгэхээр энэ одоо цаг хугацаанд тэр грекийн философч юу гэж үзсэхээр одоо ингээ нэгэнт миний ингээ одоо энэ ярьж байгаа хүн чинь ингээ яриад өнгөрчихөж байгаа. Энэ цаг хугацаа хязгаарч эргэж ирэхгүй. Яагад гэвэл дараагийн процесс ингээ минут секунд үргэлжлээд байна. За тэгэхээр нэгэнт өнгөрсөн цагтаа бол биднийг дуурлах хэрэггүй гэж сургаад байдаг байхгүй ухаантай мэрэг хүмүүс чи. Яагад гэвэл тэр нэгэнт болоод өнгөрсөөс биднийг тэрийг засах ерөөсөө боломж байхгүй. Яагад гэвэл нэгэнт болоод өнгөрчихөж байгаа юм. За тэгэд ирээдүйн цаг чинь бол хараахан ирээгүй. Ирээдүйн цаг чинь бол үргэлжил одоо болоогүй цаг хугацаанд дээр л яригддаг шүү дээ. Гол амьдрал чинь юун дээр өгж өгнө одоо цаг дээр өрнөд байгаа байхгүй юу? За нэгэнт л өнгөрсөн цаг хугацаанд одоо бид нар нэгэнт л өөрчлөх боломжгүй юм бол тэрийг үзвэл орхиод ирээдүйн цаг чинь бол ерөөсөй болохгүй байгаа шүү дээ. Яг тэгвэл маргааш нөгөөдөр гэсэн цаг хугацаа чинь байгаад байдаг. Гэтэл одоо үйл амьдрал яг юун дээр өрнөдөх вэ? Яг одоо цаг дээр өрнөд байгаа. Тэгэхээр нэгэнт болоод өнгөрсөйг засчих боломжгүй учраас тэрийг орхиод яг одоо юу хийх чинь чухал гэж сургаад байгаа юм л да. Тэгэхээр одоо хийж байгаа чинь таны ирээдүйг шилтгаална. Тэгээд одоо та юу хийхээ шалтгаан таны ирээдүй сайн ба муу байх нь шалтгаалдаг учраас ирээдүйдээ санаа зовлгүй өнгөрсөнд харамсалгүй одоо цаг дээр аз жаргалтай амьдрах гэд сургаад байдаг нь одоо ийм очиртай юм байлээ. Тэгээд энэ цаг хугацааг ингээд тоолохоор ийм л байдал гарч ирдэм байлээ. Тэгээд ер нь хүн ихээс төрөөд төрөөс хойш ерөөсөө л ингээд секунд минут тутам нөгөө ертөнц рүү ингээд одоо ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ бид нар чинь ингээд эрдэнэтэд тооцоолж үтсэн юм байл. Хүний амьдралын хугацаанд хүн ингээд хэд амьсгалж одоо хэдэн удаа амьсгал аваад гарах уу хүртлийг нарийн тооцсон байд юм байлээ. Тэгэхээр одоо бид нар ийм давчуу цаг хугацаанд амьдардаг юм байна. Тэгээд ерөөсөө бидний амьдрал чинь ийм богинохон хугацаанд ингээд болоод өрнөдөг учраас ингээд яг одоо цагийн чухлыг л бид нар эндээс ойлгож явах нь чухал юм шиг санагдсан. Тэгээд одоо яг төрсөн өдөр баярлалаа ингээл янз бүрийн ой тэмдэглэж олооч тэр цаг хугацааг амьдрал бол ингээд дурсамж гэдэг байгаа байхгүй. Яг үүндээ дурсамж юм. Яг тэгэхээр жишээлбэл одоо 50 жилийн өмнөх тэр цаг хугацаа хязгаарч ирэхгүй тэр ингээд одоо ингээд бидний гүйгүүлж байгаа нарны процесс чинь өөрөөхөө дотроо ингээд цөмийн ургал явж байгаа жоохгүй. Тэр цөмийн ургал чинь ингээд тодорхой хэмжээнд явж байгаа унтрна. Тэгэн чи юм ихэлсэн бүхэн төгсгөлтэй гэдэг шиг учраас бид нар ингээд дурсамж битээгээл амьдраад байгаа юм байна. Тэгэхээр яг энэ баярлаж ингээ янз бүрийн баяр тэмдэглээд байгаа нь тухайн яг өдөр нь яг дахин ирж байгаа биш тухайн цаг хугацаагаа дурсаж л бид нар амьдрд юм байна гэж ингэж эндээс харагдаад байгаа хгүй цаг хугацааны ойлголт чинь. За тэгээд ерөнхийдөө одоо яг бясалгал сонирхтой хүний хувьд хэлэхэд бол одоо бидний гол одоо баримтлаг зарчим бол одоо цаг л байдаг. Тэгэхээр одоо энэ одоо цагаа чухалчилж энэ одоо цагаа үр бүтээлтэй тийм аз жаргалтай байдлаар өнгөрөх хэрэгтэй юм байл шүү. Тэгэхээр өнгөрсөн цаг бол өнгөрсөн цагаараа өнгөрүүлнэ. Ирээдүйн цаг бол хизээч ирдэггүй учраас одоо цаг бидний амьдралыг шийддэг юм байлээ. Тэгээ одоо цаг хугацааны талаар ингэж бодож байна. Тэгээ одоо ингээ өнгөрсөн ба одоо ирээдүйн ингээл бүх цаг хугацааг энэ 4.5 тэрбум болоод байгаа энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтний хувьд бол одоо цаг хугацаа бол ингэж бууж байна. Ингээд энэ удаагийнхаа өөрийнхөө цаг хугацаатай холбоотой үзэл бодлоо ингээд тавханд энэ дөрөв өндөрлөө. Баярлалаа.